За энэ жилийн сар шинийн өдрүүдэд нийтийг хамарсан хоолны хордлогот халдвар гараагүй 50 байсан байна. За жилийн эдгээр өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, эрэлт хэрэгцээ эрс нэмэгддэг. За үүнтэй холбоотойгоор чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй хадгалах хугацаа хэтэрсэн хүнс худалдаалагдах асуудлууд гарч болцшгүй байдаг. За энэ жилийн тухайд ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй хэдий ч хадгалах хугацаанд хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулах зөрчил зарим тохиолдолд илэрсэн байна. За тэр дундаа энэ зөрчил нь хөдөө орон нутагт илүү их гарсан байна. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажилласан гэдгийг хэллээ. Ерөнхийдөө цагаан сарын баяр маань өөрөө маш их хүнсний бүтээгдэхүүн эргэлтэнд ордог үе л дээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас цагаан сарыг ухтаж урьдчилан сэргийлэх хяналтыг бол улс орон даяар бол явуулсан байгаа. За шалгалтын үеэр бол урьдчилан сэргийлэх шалгалтын үеэр нийтлэхээр бол хугацаанд улсан бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил бол нийтлэхээр бол гарч исэн. За тэгээд бусдаар бол одоо Мерсер зарим нэг Булган аймагт гэх жишээлбэл хатаасан жимснээс бол одоо өт илэрсэн, өттэй хатаасан жимс зарж исэн ч гэдэг юм уу. За нийслэл хотод ихэд хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй арх худалдаалж исэн. За мөн тусгай зөвшөөрөл одоо арх худалдаалах зөвшөөрлгүй ээжээс согтуурлахын давталах зөвшөөрлгүй ээжээс согтуурлахын давталж исэн гэсэн иймэрхүү зөрчлүүд нийтлэхээр гарч исэн. За гол асуудал нь юу гэсэн гэхээр орон нутгууд ялангуяа орон нутгуудад худалдаалагдж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс хугацаанд болсон хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах хугацаанд дуусаагүй хүнсний бүтээгдэхүүнтэй холь зарах иймэрхүү зөрчлүүд нэлээд илэрч тухай бүрд нь арга хэмжээгээр таслан зогсоож одоо олон нийтийг хамарсан хордлого халдвар үүсгээс бол урьдчилан сэргийлж ажилласан байгаа. За түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд цагаан сарын баярыг ухтаж хүнсний үйлдвэр худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн юм байна. За сар шинийн өмнө хийсэн шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хадгалтын гурим алдагдж, чанарын шаардлага хангахгүй болсон үн бүхий бүтээгдэхүүнийг хураавч устгах арга хэмжээг авсан байна. За гэхдээ энэ жилийн цагаан сараар дээрх зөрчлүүд харьцангуй бага байсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байна. За нэмэлт мэдээллийг хүргэхэд хүнсний аюулгүй байдлыг хангах, өсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг бус. За хоол хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон хэрэглэгчид энэ харилцаанд оролцож байгаа. Хүнсний чиглэлийн бүх үйл ажиллагаа эрхлэгчид хамтран анхаарч сэрэмжлэн ажиллах шаардлагатайг сануулж байна.